За сайн бацхан уу? Манай Dark Imbe подкастын энэ 7 оны дугаар бэлэн болсон байна. Тэгээ манай подкаст 30 мянган subscriberтэй болсон. Тэгээ сонсогч та нартай баярлалаа. Бид хоёроос бүүн баяр. Харин тийм бид хоёрыг сонгоод сонсож байгаа чинь баярлалаа. Харин тийм тэгээ анх одоо 2 3 лаал байсан. Одоо бүр 30 мянгуулаа болцсон байна. Тэгээд анхнаас нь одоо хүртэл сонсож байгаа хүмүүстээ дахиад баярлалаа. Үргэлжлүүлээ сонсоорой. За тэгээд манай Dark Imbe гэдэг нэрнээс ахуулаад та нар харж байгаа. Тийм болохоор дандаа dark зүйлүүдийн талаар ярих болохоор иймэрхүү зүйлээс айдаг хүмүүс байвал битгий сонсоорой. За тэгээд ихтэй орхоо. За өнөөдрийнхөө хэрэгээрээ Branch Davidians гэдэг нэг колтын талаар ярих гэж байгаа. За эхлээд колтоо ярихаас өмнө яг хамгийн эхэлж яаж байгуулагдсаныхаа талаар би жоохон мэдээлэл өгье. Davidians нь хамгийн анх 1935 онд Victor Houteff гэдэг залуу байгуулж исэн. Тэгээ Seventh Day Adventist-ийн нэг салбар сүм. За Seventh Day Adventist нь Христийн нэгэн урсгал бөгөөд бүр 1800-аад онд байгуулагдчихсан. Тэгэд одоо хүртэл 19 сая дагагчдтай. За энэ урсгалын талаар түүхийн жоохон ярихад Виктор нь Булгар улсаас цагаачайлж Америкт ирсэн. Тэгээ Shepherd's Rod гэх тонжны ташуур гэдэг нэртэй бурхны сургаалын талаар хэд хэдэн ном биччихсэн. Тэгэд энэ номороо Seventh Day Adventist гэдэг сүмийн үзэл бодолд шинжилэлт их гол түлхүүрнэ гэсэн боловч сүмийнх нь нөгөө том пастор лидерүүд нь ерөөсөө зөвшөөрдгөө. За тэгээ зөвшөөрөхөөс нь болоод Виктор өөрийнхөө дагагч нарыг аваад гол үйл явдал болох Waco, Texas руу нүүж очоод Mount Carmel гэдэг нэртэй нийтийн байрыг барьж Есүс Христийн 2 дахь удаага ирэх эрсэлтэнд бэлдээд байжсэн чинь Виктор 1955 онд зүрхний өвчнөөр нас орчдөг. За энэний дараа Florence Houteff гэдэг Виктор эхнэр нь сүмийнхаа лидер болдог боловч удалгүй 2 жилийн дараа нийтийн байр болон эзэмшил газраа зарж нүүж явснаар Benjamin Rodney гэдэг залуу худалдан авч яг одооны Branch гэдэг салбар гэдэг үгийг Davidians дээр нэмж дахин нэрлснээр Branch Davidians болсон. За яагаад Florence Houteff лидер байхаа болж газраа зарсан бэ гэвэл 1959 оны 4-р сарын 22-нд дэлхий сүрээд Есүс Христ ирнэ гэсэн чинь 1-р дэлхийн сүрээгүй 2-р Есүс Христ ирээгүй. За энэний дараа Benjamin Rodney гэдэг залуу шинэ лидер нь болоод удаагүй байжсэн чинь харамсалтайгаар 78 онд дахиад Rodney нас орчдөг. Тэгээд тэрний дараа эхнэр болох Louis Rodney бас хүү болох George Rodney энэ сүмийнхэн лидер нь болдог ч удалгүй 6 жилийн дараа David Koresh гэд бас дахиад нэг өөр залуу энэ сүмийнхэн лидер болж хамаг юм эхэлдэг. За баахан хүний нэр хэлээд тахаар амар толгой эргүүлсэн байж магадгүй. Гэхдээ би цаашаа яриад явахдаа чадхаараа тайлбарлаад явъя. David Koresh нь 1959 оны 8 дугаар сард Техаст төрсөн. Тэгэд ээжийг нь Bonnie Sue Clark гэдэг. Тэгэд хүүгээ 14 настай байхдаа гаргаж исэн. Аав нь Bobby Howell гэдэг. Дэвидийг гидсэн дахт нь ээж нь хаяад явцсан. Тэгээд аавтайгаа Дэвид ер нь хизээч уулзж байгаагүй. Тэгэд ээж нь нэг амар архичин агсан хүнтэй хамт амьдарч эхлээд Дэвидийг 4 настай байхад нэмээ өгөөд ирнүүлтэйгээд найз залуутай хамт яваад өгчдөг. Тэгснэ ээж нь буцаж Дэвидийг 7 настай байхад нь хурж ирээл нэг явбал ерөөсөө л ингээл Дэвид багасаа докторгүй амьдралд өссөн. За Дэвид өөрийнхөө хүүхэд насыг тэр чигтээ ерөөсөө л их ганцаардмал байсан гэж хэлсэн. Тэгээ Дэвид хэлэхдээ хичээл суралцах тал дээр маш муу, яагаад тэгэхээр юм уншихад хүндрэлтэй нэг тийм эмгэгтэйсэн. Тэгээд тусгай хүүхдүүдийн ангид явдаг байсан. Тэгээд 10 жилээ төгсөлгүй сургуулаа орхиод мужааны ажил хийж эхэлж исэн. За тэгээд мужааныхаа ажлынхаа хажуугаар Southern Baptist гэх сүмд явж өөрийгөө дахин төрсэн Христэд итгэгч их болсон. Тэгээд дээрэс нь Библийг одоо гадна доторгоо уншиж бүр нэг ч үг гээйлгүй Библийг тэр чигт нь хүртэл чийжилсэн. Тэгээд энээс харахад бол уншихад хүндрэлтэй тийм эмгэгтэй байсан мөртлөө Библийг зээжсэн гэхээр бүр шашиндаа үнэхэрийн үнэн ч хүн байсан ингээд энүүгээр харагдаж байгаа. За тэгээд дараа нь ээжийнхээ явдаг Seventh Day Adventist гэдэг сүмд ээжтэйгээ хамт явж эхлээд тэр сүмийнхээ пастрын 15 настай охин сайн болоод жирэмсэн болгочтой. Тэгэд өөрөө Дэвид чинь энэ үедээ 19 настай, тэгээ нөгөө охин нь 15 настай, насан туршаагүй охин байсан. Тэгээ зөвхөн гэрэлсэн л хүмүүс хоорондоо унтаж хийж болдог. Тэгээд гэрлээгөө тохиолдол хийх юм бол маш том нүгэлт тооцогддог.
Тэгэд энэ охинтой явж явах хугацаанд Библиэлд гардаг none should want for her mate гэдэг үгийг уншаад энэ бурхнаас түнд өгсөн эхнэрээ болох тохио байна гэж итгээд нөгөө пастор дээр очиод бурхан одоо танаа охиныг миний эхнэр болохыг хүсэж байна. Надад тийм тохио ирсэн гэж хэлсэн чинь аав нь одоо юу солиороод байгаа юм бэ? Бити сонь юм яриад байгаад Дэвидийг цуглаанаасаа бүр хөөгөө явуулцдаг. За тэгээд 1981 онд Техас мужийн Waco хот руу нүгэд Branch Davidians гэдэг Есүс Христийн шашны цуглаанд явж эхэлсэн Дэвид. Тэгээ тэндээ гитар тоглоод цөмийн дуу өнтер дуулж муулаад явж идэг байсан. Тэгээ цуглаандаа явж байхдаа 60 гаруй настай Луис Роден гэдэг нөгөө дээр хэлэхэд хэлсэн Бенжамины эхнэр цуглааны лидер эмэгтэйтэй секси харьцаатай болж ойртож татансч эхэлсэн. Тэгээ бас группийнхаа Rachel Jones гэж жоохоо охинтой гэрлээд 2 хүүхэдтэй болгочихсон. За энэ үед цуглааны лидер Луис эмэгтэй Дэвидийг одоо сүмийнхаа хүмүүстэй өөрөө өгмөр байгаа мессеж болон яриа лекц тавихыг зөвшөөрөл өгөөд Дэвид ингээл номлол энтрээ яриад байжсэн чинь Луисийн хүү Жорж их дургуутчихсан. Энэ одоо хаанаас ирсэн юу яриад байгаа бачка вэ гэд. Тэгээд Луисийн хүү Жорж Роден бол сүмийнхаа дараагийн толгойлогч нь болохоор төлөөлөгдчихсэн хүн. Тэгээ Жорж Дэвидэд хэлэхдээ болохоор чи бол те биднэрт ямар ч хамааралгүй хүн тэгээд эндээс яв гэд хөөж эхэлсэн чинь Дэвидийг өөрсдийн толгойлогч болох ёстой хүн гэд 20 гаруй хүмүүс итгэцэн бараг шийдсэн байснаас болж энэ колт хоёр талцаад эхэлчих жоохгүй юу. Тэгэл Жорж Роден өөрийн хүмүүстэйгээ буу бариад Дэвидийг байрнаасаа хөөснөөр Дэвид нөгөө 20 гаруй дангачаа аваад 90 км-ийн зайтай Техасын Палестин гээд хотод майхан энтер засаад хаягдсан автобус энтрийн дотор нэлээд хэцүү өлсөж 2 жил амьдарцгаадаг. За энэ хугацаанд Дэвид Калифорниа, Англи, Израиль, Австралид очиж шин даагч нар нэмэлээсэн. За тэгээд Израиль байж байхдаа гинт дотроо ингээд би ер нь Техасын Waco-д буцаж очиж тэнд байх хэвээр хүн юм байна гэж бодоод бурхан надад одоо ийм тохио өглөө, ийм мессеж өглөө гэд 1987 онд Branch Davidians-ийнхны нийтээр амьдардаг Mount Carmel гэдэг байр дээр эргэж очдог. За энэ Mount Carmel чинь нөгөө George Rodden байгаа шүү дээ. Branch Davidians-ийнхны цаашдын лидер. Тэгээд одоо Дэвид тэр газрыг нь өөрийн болгох гээд очсон. За тэгэл энэ хоёрын хооронд өстой зөндөө юм болно. Гэхдээ тэрийг нэг бүрчлэн яриад явах уу. Тийм болохоор зах цухаас нь жоохон хэлэхэд тэр хоёрын хин Mount Carmel авч үлдэх мөн толгойлогч нь болох дээр зөрчилдөж сүүлдээ Жорж болохоор хоёулангийн хинэн өгсөн хүнийг амьдруулж чадна. Тэр нь бурхны хэлж болохоо баталж толгойлогчороо сонгоё гэж хэлдэг. Тэгсэн чинь Дэвид цагтаа дээр очиод Жоржийг одоо цогц центр амьлуулах гэд үзэж ийн гэж хэлсэн чинь цагтаа нар нотлохоо авчирж ир. Тэгэх юм бол бид нар мөрдөн гэдэг. За яагаад Дэвид цагтаа нар тэгж хэлсэн бэ гэхээр нөгөө Жорж ч нь болохоор 10 жилийн өмнө өгсөн нэг охины цогц дээр очиод өдөр шөнөгөө залбирал үйлдээд одоо буцаж босох гэдсэн амьлуулах гэдсэн. Тэрийг нь мэдчихэд Дэвид цагтаа нарт очиод хэлчих жоохгүй. За тэгээд Дэвид 7 даагчдтайгаа нийлээд баахан буу сум нэвтэрдгүү хантаацтайгаа нотлохоо зураг энтер олох гээд байшингийнх нь ард дурдуур явж байгаа Жоржуд баригдаад тэр эдийн дунд одоо баахан буудалцсан болсон. Тэгэхэд зөвхөн Жорж цээшнийхээ хаваар буудуулж шархацсан. Тэгэд энэ эргээс олж хэсэг хугацааны дараа цагтаа нар ирж Дэвид болон даагч нарын баривчилж авсан боловч буруугүй гэж шийдэж хэрийг хэрэгсэхгүй болгочтой. Тэгээд удалгүй нөгөө Жорж Роден ч өөрийгөө Месая буюу бурхны элч гэсэн Wayman гэд залууг тархирун сүхтээд алаад шоронд орчдог. Тэгээ Wayne нь Жоржийг алгаж явуулсан Дэвидийн талын хүнийн гинэ. Тэгсэн чинь Wayne яг үнэндээ Жоржийн хуучин өрөөнд нь цуг амьдардаг байсан хүн байгаа байхгүй юу? Зүгээр л ингээл нэг энгийн хүн байсан. Тэгтээ сүүлд Жорж шүүгцэж байхдаа сэтгцийн өвчтэй гэдэг нь тодорхойлсон. За ямар ч тач ингэж Жорж шоронд орсноор Mount Carmel руу Дэвид аагчдтайгаа худалдаж авч тэндээ байх болсон. Дэвид Корешийн яг жинхэнэ нэр нь уг нь Vernon Howell гэсэн бэлээ. Тэгэд 1990 онд нэрээ Дэвид Кореш гэж Библиэс үндэслсэн нэр өөртөө өгсөн. Тэгэд утга нь бол би бол King Дэвидийн шашны үр хооч бурхны элч гэсэн утгатай. Ер нь бол Дэвид өөрийгөө бурхны хүү хоёр дахь Есүс Христ гэдэгт бол бүрэн итгэцэн. Тэрийг нь өөртөө өгсөн нэрнээс нь харж болно. За Дэвидийн үзэл бодлоос нь жоохон хэлэхэд Branch Davidians-ийнхны гэрэлсэнж байх, ганц бийж байх бүх эмэгтэйчүүд нь бүгдээрээ өөрийнх нь гэж үздэг. Тэгээ мөн
өөрийн төрсөн хүүхэд ч бай, үгүй ч бай, өөрийнх нь хүүхэд гэж явдаг байсан. Тэгээ Дэвид Колтынхаа нэг жоохон охинтой сууж жирэмсэн болгочоод тэрийг нуух гэж нэг жоохон залуутай тэр охиноо хүртэл гэрлүүлжсэн гэсэн. Тэгээ Дэвидийн хамгийн залуу эхнэр нь бүр 11 настай жоохон охин байсан. Тэгээ бас Дэвид доотлол нь бүр 140 эхнэр тэгээд яг өөрийн гэсэн 20 гаруй хүүхдүүдтэй гэсэн репорт өгдөн мэлээ. За тэгээд энэ колтт нь байжгаад гарч явсан экс гишүүд нь цагтаа нарт хэлэхдээ Дэвид болон таагч нар нь хүүхдийн хүчирхийлэл үлддэг. Бас Дэвид өөрийн жоохон 8 настай хүү Сайрусыгаа уйлангууд нь зоддог. Ер нь байнгын зодж идэг. Тэгээд насан туршаагүй охтуудыг жирэмслүүлж бэлгийн хүчирхийлэл үлддэг гэсэн репортер шалгасан ч одоо ямар ч тийм хүчирхийлэл болсон эсвэл зоддог гэснийг нь баталж чадаагүй. За бас Дэвид Book of Revelation номонд маш их итгэн уншдаг. Тэгээд энэ номон дээр нэг Seven Seals гэдээ гартай байна л да. Тэгээд энэ юу гэсэн утгатай вэ гэхээр утахгүй дэлхий сүрч Есүс 2 дахь удаага ирж үннийг дэлхий дээр байгаа хүмүүст тараана. Бас Есүст итгэдэг хүмүүс аврагдана гэсэн утгатай. Тэгэд энэ номон дээр нэг хураг гардаг. Тэрийг нь Дэвид өөрийгөө гэж таагчдаа ярьдаг байсан. Тэгээ тэр хураг нь болохоор Seven Seal гээд бурхны нууц мессежийн кодыг нь тайлах авьяастай л хураг юм шиг билээ. Тэгээ тэрийг өөрийгөө гэж бодож одоо даагч нартаа хэлж ярьдаг байсан. Тэгэд энэ колт чи ер нь нийтдээ 100 гаруй гишүүдтэй. Тэгээ бүгдээрээ дэлхий утахгүй сүнж Дэвид өгөж 3 хоногийн дараа Есүс Христийн дүрт хувлан ирнэ. Тэгэнгүүт нь бид нэр одоо бүгдээрээ Эден гэд цэцэрлэгт цогтой сайхан амьдрнаа гэж итгэж исэн. За явдаг байсан гишүүдийнхэн дунд нь бол лаг сургууль төгссөн, инженер, Харвард сургууль төгссөн боловсралтай хүмүүс байдаг байсан. Тэгэд энэс үзвэл бол одоо Дэвид бол тарих угаалтандаа их сайн байсан нь харагдаж байгаа. За Дэвидийн талаар нэг иймэрхүү. Тэг яг яагаад энэ эрэгтэйг яриад байгаа вэ гэхээр 1993 оны 2 дугаар сарын 28-нд Америкийн ATF буюу Архит тамхи буу зэвсэг хариуцсан төрийн байгууллага нь Branch Davidian-ийнхний нийтийн байрыг эзэлсэн. Яагаад гэхээр David Koresh нийтдээ 200 мянган гаруй доллараар буу зэвсэг, тесрэх бөмбөг, бууны дайр худалдаж авсан гэсэн дуудлагаар очсон. Бас яагаад ийм их буу авсан бэ гэсэн чинь дэлхийн сургалтанд бэлдэж авсан бэлээ. За ATF-ийнхний албан ёсны нэгжлэг болон баримтчилгаа хийх гээд очсон чинь Branch Davidian-ийн гэртээ оруулаагаас олж дахин буудалцаан болдоо. За тэгээ хин рүүгээ эхэлж бууцсан нь бол тодорхойгүй. Гэхдээ тэр буудалцаанаас олж 5 ATF-ийн ажилчин, 5 Branch Davidian-ийн өгч, дээрээс нь нэмж 16 тусгай үүргийн цэргүүд хүнд гэмтсэн. За яг дэлгэрүүлээд ярахад ATF-ийн 2 дугаар сарын 28-ны өглөө 8 цагийн үед 77 тусгай үүргийнхэн Waco цуглараад 10 цагийн үед Калтын байрлал нууцаар дайрах төлөвлөгөөтэйсэн. Яагаад өглөө 10 цагт дайрыг гэсэн гэхээр Калтын ихэнх эрэгтэйчүүд байрны ажилталтаа дахин нэг байшин шинээр барьчихсан байлээ л дээ. Тэгээд ажиллах үедээ ямар ч буугүй ажилдаг болохоор ATF-ийн дотроо бодохдоо ихэнх эрэгтэйчүүдийн баривчилчвал Дэвид болон бусдыг нь баривчлахад амархан байх гэд яг дайралт хийчихсэн чинь лидер David Koresh ATF-ийн хүчээр дайран орж ирэх байгааг мэдээд одоо буу гарнат энтрээ бэлдэж эхэлсэн. Бас Дэвидийн мэдсний ч ATF-ийн мэдсэн мөртлөө дайрсан. Уг нь ATF-ийн тусгай багийг удирдахжсэн эрэгтэй дайралтаа болоод өөр өдөр болохыг гэж төлөвлөж исэн ч дээрээс тушаал ирээд дайрсан гэсэн. За ATF-ийн яагаад шууд дайралт хийх гэдсэн бэ гэхээр нэгдүгээрт их хэмжээний буу зэвсэг энэ Mount Carmel гээд байранд байсан. Хоёрт насан туршаагүй жоохон хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд оруулж байж магадгүй гэсэн дуудлага авсан. Гуравт хар тамхи хуул бусаар үйлдвэрлэж магадгүй гэсэн бас дуудлага авсан. Гэхдээ яг сүүлийн 2 шалтгааныг бол ATF-ийн ерөөсөө баталж чадаагүй. За ингээ буудалцаа эхлээд хэд хэдэн хүн өхөж шархацснаас 30 минутын дараа Колтын нэг гишүүн 911 рүү залгаж диспатчертай холбогдоод хэлж байгаа хгүй. Үе манайгаа тэ бараг 70 гаруй тусгай албаныхан биднэрлөө буудаад байна. Тэгээд эднэрийгээ болооч. Энүүгээр дүүрэн хөөхөд эмхтэй жирэмсэн хүмүүс байна гэсэн чинь диспатчер нь за ойлголоо гэд нийтийн байрны гадаа байсан ATF-ийн радио руу холбогдсон боловч хэн ч хариу өгдөггүй. Тэг хэдэн минут өнгөрөөд байжсэн чинь гадаа бүр амар буудалцаан болоод байгаа штэ. Тэгсэн чинь Дэвид өөрөө уцаа аваад диспатчертай ярихдаа 7 сэл гээд юм байт юм аа. Тэгээ Revelation 22-ын анхаар би хурдан ирнэ гэж шууд юугийн завдалгүй номлолоо яриадсан. Тэгэхээр нэн диспатчер нь
Дэвид ер нь намайг сонсохгүй юм байна. Хүн өхнүү байна уу хамаагүй юм шиг байна гэж дотроо бодоод буцаа таслаа цаг гарангийн дараа диспатчерны ETF-ийн ажилчинтай хэлэлцээр хийж Колтынхаа байрнаас нь холдуулж чаддаг. Гэхдээ энэ диспатчерын хэлснээр бол ETF-ийн бууж өгье гэж бууж өгөөгүй өөрсдийнх нь суман дуусчихсан болохоор бууж өгсөн гэж хэлдэм билээ. За ингээд оройн 6 гэхэд бол энэ мэдээ бүх сонин телевизээр тарцсан байснаас үндэсний CNN гэдэг телевиз Дэвидтэй холбогдоод чи даагч нараас суллаад явуулах болоогүй юу гэсэн чи Дэвид өөдөөс нь нөгөө 7 сэлээ яриад байсан. За ингээд 21 хоногийн дараа Дэвид дахин үндэсний зурагтаар гарч номлолоо ярьсаар л байсан. Гэхдээ тэр хоорондоо Колтынхан бол нийт 20 гаруй хүүхэд эмэгтэйчүүдийг байрнаасаа гаргаж харин оронд нь FBI-хан бол байранд үлдсэн хүүхдүүдэд сүү, талах, эм гих мэтийн ойр зургийн юмнуудыг өгчээсэн. Тэгээ 21 дахь хоног дээрээ тэндээс гарч ирсэн нэг гишүүн Дэвид Кореш гэмтсэн байгаа. Тэгээд биеэрээ дүүрэн тесрэх бөмбөг наагаад босч чадахгүй юм шиг гэмтэлтэй болж жүжиглээд танкын дотор орсныхаа дараа тесрэх бөмбөг дэлбэлнэ. Харин бөмбөгт дэлбэрэнгүүд үлдсэн гишүүд нь ATF-ийнхантай хүүхдлээ үзэлцгээр төлөвлөсөн байгаа гэж хэлдэг. Гэхдээ энэ бас л одоо дахиад үнэн үгүй нь мэдэгдэхгүй. За 27 дахь хоног дээр Дэвид хуульчтайгаа уулзаж ATF болон FBI-аас юу хүснээ хэлсэн. Тэр нь болохоор бурхнаас дохио хүлээж гин, бурхантай ярихаа хүлээж гинэ. Тэгээд нөгөө 7 сэлийнхаа бүрэн утгыг нь гаргаж үндэсний телевизээр олон түмэнд хэлж ярьсныхаа дараа байрнаасаа бууж өгөх төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн. Тэгээд нэг юмыг тодруулж хэлэхэд Дэвид байранд байсан итгэгч нарыг бол юусоо хороогүй. Тэгээд итгэгч нар нь ч гэсэн шашиндаа үнэнч учраас Дэвидэд итгэдэг учраас бууж өгөөгүй гэж хэд хэдэн даагч нар нь хэлсэн. За ингэ байж ATF болон FBI-хан бүр залхацсан. Тэгээд бодохдоо энэ Дэвид бол тэ шаал худлаа юусоо гарч ирэхгүй маань гэд 1993 оны 4-р сарын 19-нд 51 дахь өдөр FBI-хан цагаан оолгоор нөгөө Mount Carmel гээд байшин руу уулуулах хий цацлаа гараа дэш өргөд нэгээрээ гараад ирээрээ гэсэн чинь Колтынхан FBI-ийн өөдөө шууд буудаж эхэлсэн. Тэгсэн гинт байшингийн нэг давхарт нь гал гарч дараа нь 2 дугаар давхарт нь гал гарч байшин тэр чигтээ шатаж эхлээд байшингаас 1-2хан хүн л цонхоор өсөрчсэн харагдчихсэн гэсэн. Тэгэд өөр хүмүүс бол юусоо гарч ирэхгүй. За ингээд хэдхэн хормын дотор харамсалтайгаар 81 хүн шатаж өгснээс 20 гаруй нь хүүхдүүд байснаас ихэнх нь 10 наснаас доош хүүхдүүд байсан, 2 жирэмсэн хүн байсан. Тэгээ задлан шинжээж үхлийн шалтгааныг нь хэлэхэд ихэнх нь угаартаж өгсөн, зарим нь буудуулж өгсөн, бас нэг хүүхэд бол хөтлөө хутгалуулсан байртай байсан. Бас Дэвид тухандаа буудуулж өгсөн. Тэгээ Дэвидийн баруун гар Шнайдер гэдэг эрэхтэй толгоондоо буудуулснаас үзэх юм бол Дэвидийг эхэлж буудаж алчаад дараа нь өөрийгөө толгоо руугаа буудаж амиа орлсон байж магадгүй гэж үзэжсэн. За FBI-ийн хэлснээр бол байшин дотор сонсох төхөөрөмж тавьсан байснаас сонсоход Дэвид итгэгч нартай гал тавьж хэлснээр гал гарсан гэсэн. Харин амьд гарсан дагч нарын талаас сонсоход бол гал биднээс олж гараагүй. Бид нар хинж үхье гэж бодоагүй байсан. Тэгээ тэр нулимс хасгаруулагчаас болж гал гарсан гэж үзсэн. Тэгэд энэ Колтынхан нийтийн байрныхаа доор хоригдох байр гарцсан байсан билээ. Тэгэд яагаад тэгэхээр хэрвээ дэлхийс өөрөл ирэх юм бол тэндээ орно гэд тооцоолжсэн. Тэгээ нулимс хасгаруулагч цацсны дараа Дэвид эмэгтэйчүүдэд хэлэхдээ хүүхдэд аваад доотлынхаа хорогдох байранд орчъя гэж хэлээд эмэгтэйчүүд нь хэлснээр нь хийсэн чинь харамсалтай нь ямар ч гарах гарцгүй болж нас орцгаасан. За энэ үйл явдал болохоос өмнө FBI-ийн нийтийн байранд байсан даагчдыг байрнаас гарах гэж бол ер нь их үдсэн. Нэгдүгээрт амар чанга death metal хөгжмийг Дэвид болон түүний даагч нарыг унтуулахгүй гэж 10 минутын зайтай 7 хоног тавьж байгаа. Хоёрдугаарт тогийг нь тасалсан. Гуравдугаарт бүх утас холбоог нь тасалсан. Тэгээ бараг л одоо жижиг хэмжээний дайн бэлтгэж байгаа юм шиг Mount Carmel байрны гадаа 12 ширхэг байлдааны танк, 4 ширхэг байлдааны том машин, 668 FBI ажилчид, 6 төрийн ажилчид, 15 армийн цэргүүд, 13 Техасын үндэсний харуул, 31 мэрэгжлийн буудагчид, 131 Техасын цагтаа, 17 дүүргийн цагтаа, 18 хорооны цагтаа гэд нийтдээ 899 хүн байсан байна. Тэгээд FBI болон Branch Davidian-ийн нэг буруугаас болж гал гарсан гэд биеийн луга буруугаж ихэддэг. Гэхдээ яг үнэн нь юу болохыг бол бид нэр хизээж мэдэж чадахгүй. Гэхдээ бас ер нь нулимс хасгаруулагчаас болж хэд хэд удаагийн яг энэтэй адилхан харамсалтай явдлууд зөндөө болж исэн. Гал гарч исэн. Тэрийг нь мэдсээр ээж ш нулимс хасгаруулагч шийдсэн гэж хүмүүс их шүмжилтэй мэлээ.
За энэ нэргээс 2 жилийн дараа Timothy McVeigh гэдэг залуу 1995 оны 4-р сарын 19-нд Оклахома хотын төрийн байгууллагад тесрэх бөмбөг тавьснаар нийт 168 хүн нас орсны дунд 19 хүүхэд байсан. Тэгээ хүүхэд төр байшингийнх нь 20 дугаар давхар цэцэрлэг байсан билээ. Дээрээс нь нэмж 684 хүн бэртэж гэмтсэн. Тэгээ энэ залуу ер нь FBI-ийн буруугаас олж Branch Davidian-ийн үхсэн гэж үзэж оронд нь өшөө авах гээд Оклахома хотын төрийн байгууллагыг дэлбэлсэн. Тэгэд энэ залуу угаасаа өөрөө цагаан хүмүүс бол дээд гаралтай, дээдсийн хүмүүс гэдэг үзэлтэй хүн байсан билээ. За буцаад Branch Davidian-ыг ярихад тэндээс бол 9 хүн буудалцаанаас ингээд амьд үлдэж гарсан. Тэдрийг бол FBI-ийн бүгдээрээ ингийн баривчилж аваад шоронд исэн ихэнх нь 10-аас 15 жилийн ялыг эдлээд одоо гараад ирсэн. Тэгээ би нэг гарч ирсэн даагчийн видеог нь үзчихсэн чи одоо болтол Дэвид Koresh-тай итгэдэг гэж ярьж илээ. Тэгээд хэлэхтэй болохоор ер нь бол ATF болон FBI-ийн буруу байсан гэж хэлсэн. Тэгээ Дэвид нөгөө Seven Seal гэдэг бурхныхаа үгийг учрыг тайлчаад бид нар ингээд бууж өгөх байсан. Тэгж яах чинь тэгээд ерөөсө 51 хоног аль хэдийн хүлээч жоохон хүлээчгүй гэл бас хүмүүс амар ярьсан бэлээ. Тэр залуу ч гэсэн бас хэлжсэн. Тэгээс энтэй адилхан зөндөө FBI-ийнхан ч өөрөө хэлдэг ATF-ийн тэнд тэр өдөр ажиллаж исэн ажилчид ч гэсэн бид нар бол те Branch Davidian-ыг дайрж ороход тэндүү их хүч хэрэгэлсэн. Тэгээ тэгж их хүч хэрэглэх нь бол ер нь бол дэмий байсан гэж хэлж илээ. Тэгээд та нар бас энэ хэргийн талаар юу гэж бодож гин хэлээрээ. Тэгэд энэ хэргийн талаар бол зөндөө мэдээлэл байсан. Тэгээ би бол хамгийн товч бөгөөд бүх том гэсэн мэдээллийг нь яг хэлэх гэж хичээлээ. Тэгээ дараа 7 оныхоо дугаараар уулзтлаа. Түр баяртай. 좀 더 재생 줘